Монгол улсын Гарамгай Баатар Лодонгийн дандрын нэрэмжит Бүрэг хангай самын ерөнхий боловсролын сургуулийн 100 жил. Монгол улсын Гарамгай Баатар Лодонгийн дандрын нэрэмж түүхэн 100 жилийн ой тохиож байгаа сургуулиасаа төрөн гарсан алдартан гавьяатнууд, малчид, эрхэм төгсөгч нартай 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Багшаас ихтэй, баялаг түүхтэй, бүтээсэн ололт нь нийгмийн түүжэлсэн сайн хүнээр хэмжигдэж, нутаг орноо хөгжлийн замд хөдөлсөн алдарцууднууд, ажиллаж хичээнгүй хэн бүрийг бүтээж гаргасан Булган хангайн ууган сургуулиудын нэг Монгол улсын Гарамгай Баатар Лодонгийн дандрын нэрэмжит Бүрэг хангай самын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. 100 жилийн түүхтэй, зузаан намтартай манай Бүрэг хангай сумын ерөнхий боловсролын сургуулиас олон хөдөлмөрийн аваргууд, сайчууд, гавьяатууд, улсын цолтой бөхчүүд, улсын харваачид, уяачид өрн гарсан байдаг. Бид бүхэн бол энэ одоо олон сайхан төгсөгчдөрөө үргэлж бахархаж явдаг. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлж сургуулийнхаа түүхийг алтан үсгээр бичигдэхийн төлөө бас сум орон нутгийн удирдлагууд бид бүхэн хичээн чармааж ажиллаж байна. Бүрэг хангай сумын сургуулиас төрөн гарсан алдар гавьяатнууд. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Даштондог, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гунга, Монгол улсын хүний гавьяат эмч Цэрэндэрж, Монгол улсын нийтийн агуулжилгээний гавьяат ажилтан Долгор, Монгол улсын гавьяат жүжигчин Даштулам, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан Лавгжав, Монгол улсын гавьяат багш Загас, Монголын багш нарын дундаас хамгийн анхны сквадрын удан хүрсэн анхны сурагч Шагдрын Лувсан Давг, онц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд түүхийн ухааны доктор Нэмийн Лувсан Чүлтэм, Монгол улсын анхны ачаа тээврийн аварга Жолооч Санжаагийн Нацагнэм, Булган хангайн алдарт дуунуудыг зохиосон зохиолч Яруу найрагч Даржаагийн Цэрнэдмэд, зохиолч Яруу найрагч Дандрын Мэгомб, хүүхдийн зохиолч Гэндэнгийн Сисмэ, Монгол улсын зан Баасан Дорж, ус хоёр нарын тэргүүтэй алдартнуудаараа сургууль хамт олон нь бахархдаг билээ. Тэгээд нэсэс Даштон тухайн одоо 2-3 номын зургийг зурцсан. Зурж мэлий хийсэн. Тэгээд хоёулаа нутаг явахдаа хаяа тамилтай нийлүүлж хоёулаа энд ирээд нутгийн хүмүүстэй уулзаад тэгээд айр цагаа уугаад тэгээд хаяа энэ хойд бүргийн нуруугаар хүүхдүүдийг дагуулж хоёулаа энэ уулаар явж янз бүрийн уран болж одоо түүж ирээд энэ манай нутагт нэг шар бэрлээ гэж хүн байсан. Их мундаг том маран бүхэн. Тэнд асарж үзүүлэхээ зэрэг тэр за төв дээр нь Монголоор нэг тэр гоё тайлбарлаж өгч энэ. Одоо аавара бахархалгүй яг одоо манай авчин бол одоо миний өөрийн үнэлэмжээр бол одоо Монголын хамгийн одоо алдартай хамгийн авиастай тийм хүүхдийн зохиолч гэж боддог. Дондогийнхын чүлгийн өргөөгээд байшин барьж өгч бэлгэлжсэн. Тэгээд бид нэр тэр байшин байдаг болооч тэр юм манайхан 100 болгон бас Бүрэг хангаад очиж тэндээ зурсахыг бас хичээдэг. Олон сайхан дурсамжууд байдаг. Ялангуяа яруу найр зохиолч, хүүхдийн зохиолч хүмүүс аюу их гоё хамт явахад яриа хөөрөө их сайхан. Үүнээс гадна бас дандаа залуучууд хүүхдүүдтэй уулзаж явахаар зэрэг гоё үйдэг. Тус сургуулиас эдэвгүй сквадрын одонгоор 40 хүн, байлдааны гавьяаны Улаандугийн одонгоор 2 хүн, хөдөлмөрийн гавьяаны Улаандугийн одонгоор 8 хүн, Алтан гадас одонгоор 68 хүн, хөдөлмөрийн хүндэт медиалаар 31 хүн шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээд байна. Сургууль үүсгэн байгуулагдсан нь манай сургууль 1925 онд байгуулагдсан. За ер нь Булган аймгийн хэмжээнд бас нэлээд эрт байгуулагдсан сургуулиудын нэг. За анх сургууль байгуулагдахад 20 хүүхэд 2 гэрт одоо байгуулдаг байсан гэсэн түүх байдаг. Ардын хувьсгал ялсны дараахан улс төр нийгэм эдийн засгийн олон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Эдгээрийн нэг нь орон нутагт ардын сургуулиуд олноор байгуулагдсны дотор 1925 онд Богдхан уулын Сазан Бүрэг уулын хошуунд багц сургуулийн тангин байгуулагдсан. Зүүн гүний хүрээн дээр тухайн үедээ ихээхэн гойд тооцогдож байсан Жонон гүний хошууны сүүлчийн засаг ноён Даштимбэрл ноёны байшинг шинээр байгуулагдах гэж буй тэнхимд шилжүүлжээ. Уг байшин хүрээнээс зайдуухан зөөж ховтын дэвсэг дээр нэг байшин нэг эртэгэр тэнхим хичээлж эхэлжээ.
Цаашид дотор байр галдууны гэрүүд нэмэгдэж 1930 он гэхэд нэлээд гэртээ болж ноёны байшинг номын сан улаан булан болгожээ. Тангимын анхны даргаар их дулааны тайж гомбонасан сургагч угшаар давг нар ажилласан байна. Анхны 20 сурагчийн нэг шагдрын ловсон давг өөрийн дурдтгалда. Сургуулийн захирлаар Жамин Мэрин, сургуульдаас нь Ламн Дандар Аграмб, Эмчин Банзар Марамб, хичээл заадаг багш нь Чүлтэм. Лаасүрнэр сурагч угшаар дэлгэр дулааны унзад лам давг нар ажиллаж байлаа. Хэмээн бичжээ. Бидний үед бол сургууль суухад бас их дурггүй. Эсрэг гişүүд бол ер нь муу жоохон хүүхдийн сургууль суулгах клиент гэж бас дургүйсэж. Ингээд бид ч одоо 8-ст суух хөстө хүүхдүүд 9-10-11-нд одоо сууж байлаа шүү дээ тэр үед. Яг намайг сургуульд байхад 45 оны байлдаа болж байсан даа. Тэнд одоо зэргүүд явдаг байсан. Халахгүй юм үлдээ гэж явж байсан даа морьтой зэргүүд. Яг Дандрбаатар ч энэ юу тэндээс л цолоосон байгаа. Багц сургуулийн хөгжлийн түүх. Тус сургууль нь 1927 оны 8 дугаар сар гэхэд 50 хүүхэдтэй жинхэнэ багц сургууль болон өргөжөж үүний 11 нь эмэгтэй хүүхэд байсан нь тухайн үедээ шинэлэг дэвшилттэй зүйл байжээ. 1938-аас 1939 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас багш нарыг бэлтгэх ангид суралцж өгсөн Ламсүрэн, Жамин, Содном цэрэн нар томилогдсон ирж ажилласан байна. Бүгдээрээ л одоо морьтоос хичээл дээр нь тараад юм. Тэгэл хоорондоо унсан морьтойгоо уралдчих нь иймэрхүү маягаар тэгэл уяан дээр ч баахан сургуулийн гадаа баахан морь. Урдгийн одоо тэр ертөнц рүү татагдах гол одоо суурьуд энэ баг сургуульд байхдаа тавигдсан гэж бас өөрөө ярьдаг байсан. Тэгээ яг тэр тухайн үеийнхээ тэр бөглөө тэр бууд бүр ханга сум хэдий тийм жижиг сум боловч тухайн үед учиртай гурван толгой дуур тоглогддог. За ингээд аандэрчний номууд ирдэг, жүжиг тоглогддог, кинонууд гардаг. За хотод гарсан дуу гэхэд тэр дороо төвдөг. Тийм бас соёлын тийм ертөнц байсан гэж бас ярьдаг байсан тий. Бидний сурд тулсууд бол тийм бишиг үгсгийн багш нар зааж өгсөн байгаа юм. 1954 онд бол багшийн сургууль төгссөн. Одоо тийм багш очиж анх бүр хангаад очиж тийм багшаар анх аавсгээ заалгаж байсан дэх баярлалдаг юм. Тэр үеэс эхлээд л ер нь багш нар шинчлэгдэж ирсэн. Тэр үеийн багш маань ангийн багш маань 99 дөрж гэж булган аймгийн Тэшиг сумын хүн байлаа. Би 1951 оны намар хуучин сумын аманд 1 дугаар ангид 4 дугаар анги 55 онт төгссөн хүн шүү дээ. Тэгээ одоо тань чинь Банзарх захиралтай баг сургууль байсан. Ерөөсө 4 хүн ангитай, нэг дотор байрны нэг байшинтай, халуун усны нэг ганц байшинтай, байрны хүүхэд хоол иддэг нэг жижигхэн байшин байсан. Ерөөсө сургуулийн маань авраад тэр хүнд их цомхон юм байсан шүү дээ. Тэгэл тэндээс л нааша нэгдэд нүүж ирж энэ ч төвлөрсөн юм. Тэгээ манай ангид Жигдэн, Жавзан Багам, Долгоржуу, Тагар, Ханц сүрэн, Бадочор, за Сэрот гэх мэтлэн Даваажив гэдэг ингээд нэг 10-аад хүүхэд анх 56 онд Бүрэг хангай сумын баг сургуульд 1-р ангид орж байжээ. Тэр үед сумын төв маань дархан уулынхаа урд талд байсан. Тэгээд сүүл 58 оноос л сумын төв маань хойшоо нүүлээ шүү дээ. Тэр цогтой гэдэг киног үзчихээд тэгээд дарханы овоон дээрээс очиж тэр
модон сэлмүүдтэйг хоорондоо одоо байлдаж тоглож байсан. За тэнд бол одоо тэр үед бол энэ одоо цанаар гулгах, чаргаар гулгах, тэшүүрээр гулгах одоо ийм юу бол их байсан юм байна. Чаргаар гулган басан. Тэгээд цаана байхгүй, тэшүүр байхгүй. Тэгэхээр одоо хорионы төмрөөр цүдгэр хороо гэж ярьдаг. Модны хорионы төмрийг тастаад тэгээд модонд хос модонд зоогоод тэгээд готалтай эсгийн готалтай хүлээд ингээл одоо болгож ийсэн. Тэр үуч цаас харандаа болдохгүй хар туглаг үзүүрлэж нэг бүдүүн одоогоор 2 дугаар цааш нэг тийм цаасан дээр хичээлээ бичдэг байсан. Би Бүрэг хангаа сургууль 1965 онд 1-р ангид ороод 1969 онд 4-р анги төгсөөд бидээс одоо 4 төгсөж байхад Булган аймаг руу явдаг байсан үү дээ. Тэгээд Булган явсан да. Намайг анх сургуульд ороход манай Багангийн багш маань Инхэ гэж багш байсан. Тэр 1-р ангиа төгсөөд 4-р ангид маань Эрдмаа багш төгсгсөн. Манай сургуулийн захирал Ёндон гэж хүн байлаа. Манай сургууль одоо тэр үед бол баг сургууль байсан 4-р анги. Нэг цагаан нэг давхар цагаан байшинтай тийм сургууль байсан. 1973 онд Бүрэг хангаан сумын сургууль захирлаар ажиллаж байсан хоо. Тэр үед яг хүүхдүүд баг сургууль байж байгаа. Тэгээд сүүлдээ дунд сургуульд бэлтгэх юм анхны бэлтгэл ажлыг хийж байсан үе байсан юм аа. За ингээд би 1974 онд энэ сургуулийг баг сургууль байхад багшаар орж ийлээ. Энэ үед одоо П-цэрэн долгор гэдэг багш маань энэ сургуулийн баг сургуулийн эрхлэгч байсан. Тэгээ энэ багш намайг ажилд авснаар би яг ерөнхийдөө амьдралынхаа гарааг багш болох гараагаа бол эхэлсэн гэж бодож энэ багштай бол маш их талархаж явдаг. За 1976 онд сургууль маань дунд сургууль болж Гомсрон багш анхныхын захирлаар гэргийнхээ хамт ирж илаа. Энэ үеэс эхлээд одоо манай сургууль мэрэгжлийн төрөл бүрийн мэрэгжлийн багш нараар хангагдаж сургууль маань өргөжтөлж эхэлсэн байгаа. Одоо анхны сургууль барьсан талбай нь энэ бүжгийн талбай гэдэг энэ нэг банкны урталд байгаа энэ суурьны энэ байж байна. Тэгээ сүүлд нь 8 жил болоо тэр урд одоо баригдсан хүүхдийн байрлаад байгаа байр чинь 8 жил энэ сургууль байлаа. Анх нэгтгэхт нь 14 пишин Согтоо гэдэг хүн битээр галж байлаа. Төвхтэй байсан. Одоо загас багш, бие хамрын багш, хэдэн хүүхдтэй дотор нь бужигнаал. Би тэгэл энд хөрдөл байж байдаг. Тэгээд дан төлөөгөр галлаа. Одоо та адилмар халуун малун тийм ирэх биш. 8 жилийн сургууль болон өргөжсөн нь Булган аймгийн Бүрэг хангаан сумын баг сургуулийг 1976-аас 1977 оны хичээлийн жилээс 8 жилийн сургууль болон өөрчлөж анхны хичээлийн жилдээ 1-ээс 6 дугаар ангида 200 гаруй сурагчидтай хичээлж 1979 оны хавар 8 дугаар ангийн анхны төгсөлтөө хийжээ. Энэ тамир дотор байрын одоо мэрэгчлээ гэж өөрийгөө одоо бодсон их сурхийн хүн одоо багшаар анх орж байлаа. Дотор байрныхаа сурагчдыг яадаг байсан гэхээр өглөө босоод өрөөнд дуунаар босгон цэргийн маягтай өглөө босоод одоо орчныхаа хог орчныг цэвэрлэх мөн л одоо яг цэргийн маягаар ингээд явдаг. Дотор байр маань зүгээр одооных шиг ийм сайхан нөхцөлтэй биш. Одоо тэр хойтлын айл байгаа орон сууц мөн одоо энэ хуучин сургуулийн баруун талд нэг жижигхэн тасаг дахиад энэ одоо энэ сумын байгаа гаражийн нэг тасаг нь байх. Өглөө одоо байрны багш бол тэр 3 тасгаар одоо сурагчтай бөөгнүүлээд одоо энэ Баатар даргын дэлгүүр байгаагийн гал тогоо байдаг. Энэ лүү хангалттай болоод алхаад цэрэг маягаар ирж хоолндоо орчод ингээд дараагийнхаа арга хэмжээнүүд ордог байсныг бас одоо эргээд дуусахад бас сонирн байна. Анхны дунд сургуулийн захирлаар Гомбсөрөн хичээлийн эрхлэгч математикийн багшаар Дөвчгийн Балжинэмнаар ажиллаж байлаа. Түүх газар зүйн хичээлийг хичээлийн эрхлэгч Балжинэм, математикийн хичээлийг биеийн тамирын багш Загас, дотор байрны багшийг Багангийн багш Санжаажамц, пионерын ахлах удирдагчийн ажлыг авсархан гүйцэтгэж Орос хэлний багшаар Бүрвэ, Монгол хэл уран зохиолын багшаар Чойжин Хорлоо, Багангийн багшаар Инхтуя, Дава, Баасанхүү, Цэрэн Долгор, Цэрэн Дулам нар ажиллаж байлаа.
Энэ хугацаанд олон сайхан багш нартай цуг ажиллаж байлаа да. Түүний дотроос одоо Монгол улсын авиат багш загсыг л одоо хамгийн сайн мэдэх хүн би дээ. Далны подийг нэг жил, багшийн дээдийг нэг жил төгссөн. Тэгээ энэ сургуульд цуг ажиллаж байсан. Үнэхээр их хөдөлмөрч дайчин их хүртээмжтэй хүн л дээ. Бүрэг хангалтын сургуулийн 80 жилийн сургууль гэж байхад хамгийн анхны одоо багш нарын иржсэн загас гэрүүд байж юм. Тэгээ тэр үед бас 2-3 давхар ажилласан. Биеийн тамирын анхны багш гээд дотор байрын багш. Эрхийн хасаад байсан юм уу гэх маягийн асуулаад нэр одоо шоронд орж мэднэ. Тэнд очиж 1-дүгээрт бүртгүүлээд 2-дугаарт дасгалаа хийгээд 3-дугаарт тэр сайхан бас аршаан уснаас уугаад аваандаа чулуу нэмэрлээд буцаж харьцаагаад мөн унцаагаа уучаад эргээд ангаараа жагсаад сургуультай ирдэг. Тэр үг үйлгэж чад. Тэгээ эрт босоод гүйдэгчээ тэнд үлдэгчээ тэгээ хичээлдээ явдаг. Тэгээ их ажилласаг энэ хөдөөгийн биеийн тамирын талбайг өөрийн болцоогоор их сайхан талбай хийцэн багчуулаад. Тэгээд багш нарын хэдгээр хурдчаанд Монгол улсын анхны хөдөлмөрийн аварга багш болсон шүү. Одоо бол бас нэлээд тийм хоцрогц арга гэж хэлж болох бах. Хүүхдийн одоо нойр хоолыг хассан гэдэг юм уу ийм байхыг үгүйсэхгүй. Гэхдээ одоо ингээ хүүхдүүд маань ярьж байгаагаар хөөх юм бас багшигаа бас боддсон байгаа үстэй. Тэр үеийн одоо бид бүхэнд олгосон энэ эртч ажил хөдөлмөр, биеийн тамир спортын арга хэмжээнүүд бид бүхэнд олон зүйлийг олгосон шүү. Түүний үр дүнгээр бас бид бүхэн өөрсдийн хийж бүтээж байгаа ажил амьдралдаа тэрийг бас сэргэлээд ашиглаад явдаг бас давуу тал байдаг юм а гэж бас ярьж байдгийн. Тэгээ 3 дугаар ангийнхэн ч одоо хавар болохоор сургуулийнхаа төлөг хөрөөдөөд хаглаад тэгээ сургуулийнхаа төлөөний хашаад хураагаад намар өвөл одоо төлөхөд бэлэн болгоод ингэж бэлдэж өгдөг байсан. 2 дугаарт бид нар чинь одоо ангийнхаа багштай хүртэл тэр сум орнуудаас даалгасан ажлыг биелүүлэхийн тулд ятуу алах хүртэл ажилд одоо багштайгаа хамт явж байлаа шүү дээ. Багш маань нэг калибртай бидний одоо нөгөө буудсан ятуугийн түүж авдаг. Тэр үеийн юм одоо бодоход заримдаа сайхан санагддаг. Одооний энэ сургуульд сурч байгаа хүүхд оюутан сурагчдыг ч гэсэн энэ нийгмийн тустай хөдөлмөр энэ янз бүрийн юмд одоо оролцуулж байгаасаа ч гэдэг одоо боддог. Өнгөрсөн үеэ бодоход бол тухайн үед бол хэцүү санагдах юмуд байсан л бах. Одоо бодоход бол ер нь одоо хүмүүсийг анги хамт олныг хамтж болох биеийн ажил хөдөлмөрт дуртай болгох энэ юмд одоо хэрэгтэй л одоо юм байсан байх гэж ингэж боддтой. Тусам 8 жилийн дунд сургуультай болсноор сургууль завсардалд арилж ард иргэд өсвөр үеийнхний боловсрал, соёлын төвшин жигд дээшилж, сум орны цаашдын хөгжил дэвшилд ихээхэн түлхэц өгсөн юм. Хөдөлмөрчид залуучуудын боловсролын төвшин ахиулах зорилгоор 1980-ад оны ихэр оройн сургуулийг давхар хичээллүүлж, сургуулиас гарсан олон залуучуудад суурь боловсрол эзэмшүүлжээ. Тус сургуулийн материалын баазын экссурыг бан зэрэгч захирал 1981 оноос тавьж эхэлсэн юм. Могойн Орос гэж байхад тэндээс сандал ширээ иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж олж ирэн одоогийн сургуулийн материалын баазын бэхжилтэйг сайн хийсэн билээ. Тухайн үед сургуулийг 1000 гаруй толгой малтай хаатай болгож байсан зэрэг олон ажлыг хөөцөлдөж бий болгосон захирал билээ. Ажлын төлөвийн гараагаа энэ Бүрхэн Гасмын 8 жилийн сургуульд эхэлж илаа. Тэгээд би одоо энэ сургуульд ажилласнаар их юм сурч авсан гэж боддгийг. Тэр удирдлагууд бас мундаг байжээ. Намайг ирэхэд байвал гэж захирлуулаад ирсэн юм. Тэгэд Банзарч гэж захирлуулаа. Галтбаатар гэж одоо бас мундаг зохион байгуулалт их сайтай тийм хичээл эрхлэгч байлаа. Балжины багш байлаа. Ингээ эдний удирдлагын дор ажиллаж байхдаа ер нь олон залуу багш нар байсан бид нар шижигнүүлээд бүх юма хийгээл дуусгадаг л байлаа. Бүрхангаа сургуультай одоо математикийн багш гэдэг одоо нэг багш хүнд одоо заяа тэр нандин сайхан алба гэдгийг одоо ингэж одоо хэлээлээ. Балжин багш маань одоо математикийн багш надад одоо 8 төгссөн зааж байсан. Энэ багшийн одоо удирдлагын дор одоо хичээл зааж
88 онд багш болохдоо 5 дугаар ангийг одоо дааж анги дааж авч 91 онд 8 дугаар анги төгсгсөн. Би бол одоо бас инженер хүн гэхэд өөрөө их бахархдаг. Ингээд 8 төгсгөн шавтай намайг одоо бүргийн одоо сургуулийн үеийнхэн багшаа гэдэг дууддаг. Энэгээрээ би бахархдаг. Багш гэдэг нэрийг анх хүүхдүүдээр шавнараараа дуудуулаад би чинь багш гэдэг хүн болчлаа штэ гэдэг хамт олон дотор орж ирэхдээ маш их өндөр сэтгэлтэй орж ирсэн. Энэ хугацаанд бол маш их хэмиг суралцсан, хамтарч ажилладаг байсан. Бүх багш нартай. Тэр тухайн үеийн маань юу захирал бол бандрагч гэж захирал байсан. Байвал багш гээд хичээл эрхлэгч сургалт юм гэж хийдэг битээ хүмүүс байсан. Тэгээ манайд чинь гэр бүлээр ажилладаг багш нар их олон байлаа. Инх бат чимгээгээд байвал багш, мэндээ багш гээд бандрагч багш, сосророн багш энэ төр гээд загас багш, балжинан багш энэ төр гээд гэр бүлээр ажилладаг ийм гоё хамт олон дотор орж ирсэн. Тэрэн дээр чи нөгөө Галтбаатар багш, Нармат багш энэ төр гээд их сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа та. Ас их баярлалдаг. Манай ангийн багш Инхтё гэж багш байсан. 8 дугаар анги төгсгсөн. Манай ангийн Инхтё багш бол энэ биднэрт нэлээд юмыг ойлгуулж сургасан хүн дээ. Би нүдэд зэрэгтэй яваа бас багшаараа их бахарж явдаг. Тэгээ миний монгол хэлний багш Заг тэгээд багш маань байсан. Маш одоо ухаантай, тэгсэн хэрнээ одоо хүүхдүүдэд маш амьдралын ухааныг зааж сургадаг. Энгийн биднийг загнах үедээ загнана, магтах үедээ магтдаг. Тэгсэн хэрнээ яг л нэг ээж шиг маань юм шиг өглөн, дуулна, янз бүр болгоно болохгүй байгаа нэгэнд нь сануулна гэл ингээд тэгээ багш маань бол монгол хэлний хичээлийг үнэхээр гайхалтай заадаг байсан. Тэгээ уран зохиолын хичээл дээр бол тэр гоё олон зохиол энтрийг бол нүдэнд харагдтал заадаг байсан учраас миний бас монгол хэлний багш болох тэр зам мөрийг тэр хүсэл тэмүүллийг өдөөж өгсөн хүн бол миний монгол хэлний багш Заг догш маань юм байна гэж бас өнөөдөр бодсоонаа. Багшаа адан дээр от амьтаг шивтэн багшаа амьдрал оч харуулдаг үчтэн ус мөрний хайр дээр байнга үлдэх уус юм тус үдэж тайны тэтгэ хариу нэгтгэхгүй өгдөгч юм Хоёрхан юмд би дурсан чадгалж байна. Нэг нь бол Бүрханга ард түмтэд сургуулийн 70 жилийн ойг тэмдэгсэн. Тэр 70 жилийн ойгоор Гарганбаатар, Дандарбаатарын нэрмжт болгосноор би бахархаж явдаа. 1995 онд тус сургууль Монгол улсын Гарганбаатар Лодонгийн Дандрын нэрмжит болсон төвхтэй. Олноо алаг морьтой Баатар хэмээн алдаршсан Дандар бол 1939 оны халах голын дай 1945 оны чөлөөлөх танд өөрийн хорог онцгой сайн командлан ялалт байгуулж байсан бөгөөд Баатарлаг авьяаг нь үнэлэн бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 9-р сарын 29-ны өдрийн 172 дугаар зарилгаар бүгд найрамдах Монгол ард улсын Гарганбаатар цол хүртээжээ. Манай сургууль чинь хамт олныг маш сайхан бүрдүүлж чаддаг. Би одоо энэ сургуульд 38 жил ажиллаад тэтгэврт гарахдаа 8 захирлын нүүр үтсэн. Тэгээ өнөөдрийн энэ одоо дурсамж уулзалтанд 6 захирал нэрчсэн байж байна. Одоо бүгд л өөр өөр онцлогтой гэсэн захирлууд байсан. Тэдгээр хүмүүсийн ганцхан одоо ижлэхэн тал нь бол хамт олныг бүрдүүлж чаддаг. Маш ажилсаг, эвсэг хамт олон бий болгож чаддаг байсан. Нөгөө нэг эвтэй дөрвөн амтан байдаг шүү дээ. Тэг яг тэрнтэй л адилхан одоо би үүндээ дэм болж, би үүндээ тус болж тэгж амжилт амьдардаг. Жишээ нь би энэ сургууль 38 жил ажиллах чинь надад дандаа тийм баяртай сайхан мөч байгаагүй, дандаа гонигтай мөч байгаагүй. Тэр болгонд сургуулийн хамт олон тусалж, сургуулийн хамт олон баярлан цагт маань дэмжиж, завсан цагт маань тусалж исэн. Тэгэхээр зэрэг энд бид нар эвтэй дөрвөн амтантай зөвлөх юм даа л гэж бодож байна. Хамт олноор гараад 80 машин мод бэлддэг. Хавар нь гараад 20 машин мод бэлдэл, жилдээ 100 машин мод бэлддэг. Тэрийг зүгээр ерөөсөө багш ажилчдын хүчээр л хийдэг байсан. Одоо гачгаарууд галчнаар ингээд модонд яваад өгнө. Хүүхнүүд нар талд нь уурын зохны галчигээд галын төлөөс сууж гин. Ер нь бол тийм одоо хаашийн бие биенийгээ нөхөж ажилдаг, нөхөж амьдардаг тийм л хамт олон. 84 онд Агмын тэргүүний байр болчоод 85 онд улсын тэргүүний байр болохоор үүрэг авсан.
Тэгээ ингэж ажиллаж авах хугацаанд дотор байрны сурагчдыг тавтаа тогтоо амраахын тулд ахуй анхдагч, ухамсар хоёрдогч гэдэг. Тийм болохоор зэрэг ахуйдаа их гол нь анхаарал хүүхдүүд дахиад тавтаа тогтоо байх тэр нөхцөлийг бүрдүүлж тэгээд дахин улсын тэргүүний байрлалаар үүрэг авч ажилласан. Тэгээ энэ ажиллаж авах хугацаанд манайх дотор байранда 3 жижүүртэй, 1 цэвэрлэгчтэй, гал тогооны 2 тоогоочтой ингэж ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ хамт олон болохоор зэрэг сэтгэл санаа нийлсэн, сайхан хөгс үүрэг талаар аягүй сайн биелүүлдэг тийм сайхан хамт олон байсан. За энэ хугацаанд тэгээд 87 онд улсын тэргүүний байр болсон. Айдан жоохон хүүхдүүд гэрээсээ ирээд бидний гар дээр ирдэг болохоор энэ төөртөө ер нь айгүй баяр байсан. Ажлаасаа хараад гэртээ хараалцсан ажил дээр ирэх юмсан гэдээ баг сургууль их гоё. Хүүхдүүдэд ажил хамгийн гоё. Дотор байрны хүүхдийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд төсөл бичээд дотор байрны зөөлөн идэл, хатуу идэл, дотор байрны сандал ширээ гэх мэт ажлуудыг хийлгсэн. Мөн сургуулийнхаа гал тогоонд доктортой амжилгаа төслөөс цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмж их муу байсан. Тэр үед цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмж авч сандал ширээ бас авч өгч ажилласнаар л хүүхдийн үдийн цай хөтөлбөр маань үдийн хоол болж ажиллаж ирэхэд бол бас их хэцгүүдээс нэлээх талархал хүлээж ажиллаж байсан. Багш нарын орон сууцыг Дэлхийн зүйн олон улсын байгууллагатай хамтраад бариад тэгээ багш ажилчдынхаа хүчээр барьж дуусгаж байсан. Өнөөгийн бидний сургууль Булган аймгийн засаг даргын 2016 оны 4-р сарын 14-ний өдрийн А169 тоо захирамжаар бүрэн дунд сургууль болгон өөрчилжээ. Анхны бүрэн дунд сургуулийн захирлаар инх туяа сургалтын менежерээр Батгэрэл, нийгмийн ажилтнаар гэрэлт эрдэнэ ажиллаж нийт 26 багш ажилчин 208 хүүхдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Захирал Нацгийн инх туяа 12 дугаар жилийн бүрэн дунд сургуулийн тогтолцоонд шилжүүлэн мөн 2020 онд 578 сая 994 мянган төгрөгийн өртөг бүхий улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн ортой дотор байр шинээр ашиглалтанд оруулан дотоод тохиолдлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийж малчтын хүүхдийг амьдрах боломжоор хангасан юм. Мөн сургуулийн гадна дотн тогтчлт, бүтээн байгуулалт, сурагчдын суралцах таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан захирал юм. Сургуулийн сурагчдын хамрын сургалт бол бас жоохон тааруу байсан. 70 орчим хувьтай байсан да. За ингээд хамрын сургалтыг одоо яаж сайжруулах уу гэдэг дээр бас бид бүхэн нэлээд анхаарч ажиллаад за сургуулийн материалог орчин, сурагчдын суралцах одоо орчин ямар байна уу? Нарын одоо мэрэгжлийн ур чадвар нь одоо хэр байна уу? Эдгээрийг сумынхаа иргэд болон малчид одоо нэлийн хуулан танилцуулсны үндсэн дээр хамран сургалт сайжирч хүүхдийн тоо өссөн. За ийм учраас 2014 онд манай сургууль бүрэн дунд сургууль болж бүрэн дунд сургууль болоод 9-р анги төгссөн хүүхдүүд маань өөрийнхөө сургуульд суралцаад эхлэхээр бас үр дүн гардаг юм байна. Одоо тус сургууль нь 380 сурагч, 25 багш, 15 ажилтнтай бөгөөд сургуулийн захирлаар Жаргал сайхан, сургалтын менежерээр Батгэрэл, туяа нийгмийн ажилтан Цэнгэлманаар ажиллаж байна. Дотор байранд малчтын 90 хүүхэд амьдарч байна. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цахим орчин бүрдсэн 13 кабинет, 18 анги бүлэг хичээлж байна. Сурагчдын дунд 7 нэр төрлийн дугуйлан, секц, клуб хичээлэн дагвардсан тоогоор 200-аар суралцагч хамрагдаж байна. Сургуулийн номын сан нь 2010 номын фондтой бөгөөд сурагчдад төрөл бүрийн хэлбэрийн ном уншлага зохион байгуулан ажиллаж байна. 5 тухтай зориулалтын орчинд боловсролын газрын хоол зүйчин баталсан засгийн дагуу мэрэгжлийн тогоочийн бэлтгэсэн үдийн хоолоор 202 сурагч үйлчлүүлж байна. За сургуулийнхаа 100 жилийн ажлыг бол 23 оноос эхлээд төлөвлөж хэрэгжүүлж явсан. 2023 онд сургуулийн гаднах доторх их засварууд гээд үндсэндээ тэр бөм орчим төгрөгийн засвар урсгалцруудыг хийжээ. За 2025 онд бид сургуулийнхаа 100 жилийн ог өгтөж үндсэн 77 ажлыг арга хэмжээг төлөвлөсөн байна. 77 арга хэмжээ ажлын маань 70-80% нь дандаа буцаад үлдэх бүтээн байгуулалтууд, анги тахимын тогтчлтууд руу чиглэгдсэн ийм их ажлуудыг төлөвлөсөн байна.
Одоогоор бид сургуулийнхаа үүдний гадны хийн тогтчлт, сургуулийн галт тогооны агааржуулалтын систем, хүүхдийн дотор байрны хатуу зөөлөн эдлэл, сургууль хичээлийн байрны хяналтын камерууд, мөн бага ангийн захин кабинет гэх мэтчлэн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг одоогоор татаад хэрэгжүүлээд явж байна. Тус сургуулийн хамт олон 2023-аас 2024 оны хичээлийн жилээс бага ангийн математикийн хичээлд эдүүтэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сургуулийн нөхөн хангалтын зарлаар 11 таблет, 5 суурин компьютер, 44 сая төгрөгийн интернетийн төхөөрөмжийг суурилууллаа. Боловсролын яамны санхүүжилтээр багш нарыг зөвөрийн компьютерээр бүрэн хангаж, дүрслэх урлаг дизайн технологийн 2 кабинетийг 21 сая, ухаалаг дэлгэц бүхий смарт ангийг 73.6 сая төгрөгөөр тус тогтчуллаа. Хүүхдүүдийн оюун санааг одоо баяжуулахад хэрэг болох юм уу гэж байгалийн ухааны кабинетийг одоо тогтжуулж хүлээлгэж өгöd байгаа. Төрлөх сургуулийнхаа 100 жилийн ог ёсол төгөлдөр сайхан тэмдэглэх болтугай гэж одоо ерөөй нийт төгсөгчд амьд сэрүүн байгаа ахмад үеийнхэн өөрийн үеийнхэн дүү нартаа баярын мэнд хүргье. Тус сургууль нь өнөөгийн байдлаар бага анги, нийгмийн ухаан, байгалийн ухааны заа гаргын нэгдэл, захиргаа аж ахуй гэсэн дөрвөн чиглэл сургуулийн үйл ажиллагаа явуулж байна. За манай багын заа гаргын нэгдэлд одоо 9 бүлэг 10 багштайгаар 200 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж баг боловсролыг эзэмшүүлээд дунд ангид хүлээлгэн өгч байна. Багш хүний ажил бол олон жилийн үр хөдөлмөр туршлага дээр суурилсан байдаг гэж би үздэг. За манай сургуулийн хамгийн олон жил ажиллаж байгаа буюу тэргүүлэх зэрэгтэй багш нарын олонх нь манай заа гаргын нэгдэлд байгаа нас багш нарын бахархалтай байдаг. Мөн 100 жилийн айн босгон дээр болохоор манай заа гаргын нэгдэл хамгийн олон залуу багшаа үлгэдэж авсан бас онцлогтой жил байгаа. Тэгээ манай нийгмийн ухааны заа гаргын нэгдэл маань 7 багшийн бүрэлдэхүүнтэй. 2 монгол хэлний багш, 2 гадаад хэлний багш, 2 нийгмийн ухааны багш, тэгээ 1 хөгжмийн багш гэсэн бүрэлдэхүүнтэй. Сэтгэлтэй гэх юм айгу бүтээлч. Ер нь нэгнийхээ нэг юм хэлээд маш их дэмждэг. Тэгээ дандаа ингээл нөгөө нэг сэтгэлээс ханддаг альва юмд. Тийм болохоор бол юм айгу сайн бүтдэг. Гоё болдог. Альва юм бол үр дүнтэй байдаг. Багш ямар айн сурагч тийм л юм болж өгвөл өөрсдөө үзүүлэхийг хичээж явдаг. Мэдээж болохгүй зүйлийг хэлхээсээ илүү үргэлжлэл дуурайж болох нь зөв болов гэж бодож явдаг та. За манай заа гаргын нэгдэл бол байгалийн ухааны заа гаргын нэгдэл. За манай заа гаргын нэгдэлд нийт байгалийн ухааны 7 багш байдаг. Тэргүүлэх зэрэгтэй 3 багш байдаг. Тэргүүлэх зэргийн багш нар маань Б Бацааж багш, Б Намон Чамг багш, Д Алтан цоож багш. За заа гаргач зэрэгтэй 3 багш байдаг. Тэдгээр маань Д Баццэг багш, М Мөнгөн Чамг багш, Б Батсуран багш. Нар маань заа гаргач зэргийн зэрэгтэй багш нар байгаамаа. Тус сургуулийн багш нарын амжилтаас дурдвал Булган аймгийн багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан, сайн хичээл, үйл, математик, биеийн тамирын багш нарын олимпиадад аймаг бүсдэн тэргүүн барь эзэллээ. Мөн бүсийн багш нарын тэмцээнээс шатар, дам, волейбол, урлагийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль авч шилжин явах цомын эзэн болжээ. Биеийн тамирын багш ардын боловсролын тэргүүний ажилтан, волейболын спортын мастер Батцооч софт волейбол улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, үндэсний бүхий улсын аварга шалгаруулах тэмцээнд сурагч хүслэн алтан медаль авлаа. Бүр ханган наадмаа 100 жилийн хулыг дахиад л төрүүлэх тухай, зураг шиг сайхан охин нь хүний их болсон тухай, Мөнхбаатар зааныг 11 хэн төрүүлэх тухай, мөнөөхөл дуустгүй хуучаан эргцэн хичнээн өвгөд хүүрнэх болдоо. Жил дараалан сайн хичээл үйл ажиллагаанд тэргүүн байр эзэлсэн байгаа. Энэ жил асухтаг өндөрт болсон сайн хичээл үйл ажиллагаанд сургуулаа тэргүүлээд оролцоод ирсэн байгаа. За ур чадвартаас нэлээд ур чадварлаг багш нар байна. Манай гадаад талын багш Нямццэг, Монгол хэл уран зохиолын багш Оюун Эрдэнэ, ур чадвар залуу багш нарын ур чадварын тэмцээнд 2-3-аар байр эзэлсэн байгаа. Бусад тэмцээн уралдаан, хичээлээс гадуурх үйл ажиллагааны тэмцээн уралдаан гэх мэтчлэн одоо мэргэжлийн судлагдхууны тэмцээн уралдаанд болоод нэлээд амжилт гаргадаг. За жишээ нь бол Намон Чамг багш маань бол улсын төрөлцөө олимпиадын 1-ийн даваанд 1-2 дугаар байранд бол жил дараалан нэлээд удаа оролцсон
улсын олимпиадад оролцож байсан. За миний биедээ алтан цааж бол бас юуны улсын төрөлцөө олимпиадын 2-ын 5-нд бол 2 дугаар байранд, энэ хичээлийн жилд бол 2 дугаар байранд хүүхдтэйгээ бэлтгэсэн шавтайгаа уялаа. 2 дугаар байранд орч мөнгө медаль авч байсан. Маш их дуртай. Тий. Миний ганц чаддаг юм. Тэгээ энэ Бүрэг хангас сумын үр хүүхдүүд, залуучуудыг би энэ амир гэдэг спорт гэдэг юм. Өөрийнхөө энд байх хугацаанд л одоо чадлыгаа хэрэгэл хөгжүүл. За манай сургууль бол харин намайг тусалж дэмждэг. За ер нь өдөөс хойш 3 цагаас ахуулаад 8, 9, 10 хүртэл заалбал миний мэдлэлт. Тэ. Тэгэхээр бол хүссэн цагаараа би бэлтгэл. Бусад одоо клуб, аймгийн төв эднийг бодвол хүссэн цагаараа бэлтгэл хийж байгаа шүү дээ. Манай Батцааж багш биднийг одоо 6 дугаар ангид багт ирж багшилж байсан. Тэгээд өөрөө волейболын хүн. Сүүлийн үед бол манайх волейболоор их сайн байна. За тэгээд одоо бөхөөс бол одоо манай баасанд орж явах Баттулга гэж багш байсан да. Би нэмрийн багш. Тэгээ бүхий зэг анх хичээлүүлж байсан. За миний анхны багш бол Бүрэг хангас сумын сургуулийн захирал хийж байсан. За Догсон гэж багш маань миний анхны багш, бүхий багштай. Догсон багш. За мөн Бүрэг хангас сумын засаг даргаар ажиллаж байсан Бадан багш. Энэ бүхий спортыг хичээлүүлж. Бадан багш бол цэргийн сургууль төгсөөд Бүрэг хангас сумын сургуульд багшилж байхдаа гардан тулааны спортыг, за бүхий спортыг хослуулан зааж хичээлүүлдэг байлаа. Секс тугуулна. Тэгээд одоо тэндээс бол бас бөхчүүд төрсөн спортын бас маструуд бас төрөн гарсан. За үндсний сургуулийн хувьд бол манай сумын сурагчдууд бол олноороо бас энэ үндэсний сурыг сонирхож эхэлж байна. Үндэсний сураар хичээлж байна. За улсын аварга, аймгийн аваргаас бол бас алтан мөнгөн медаль, за сол хэрмийг аваад эхэлж байна. Энэ нь бол бас 10 жилийн өмнө бол бас сургуульда одоо үндэсний сурын ном хэрэгслийг авч өгөөд сургалтуудыг зохион байгуулад ингээд явсны бас үр дүнгууд гарч ирж байна гэж харж байгаа. За манай энэ сургуулиас бол нийтдээ үндэсний сурын спортын мастер бол 10 гаруй төрсэн байна. За аймгийн мэрэгэн цолтой хүн бол 20 гаруй төрсэн байна. Нийтдээ энэ сургуулиас бол үндэсний сураар харавдаг 100-аад хүн байна. Төрж гарсан байна. Тэгээ цаашдаа бол олон сайхан аварга маструуд, мэрэгчүүд бол төрнө гэж ингэж бодож байгаа. Энэ хүүхдүүдээ үндэсний сураар хичээлэгт нь тэр хэрэгэл материал, за тэгээд одоо энэ уралдаан тэмцээнийг зохион байгуулах, за сургалж юунд нь бэлтгэлд нь одоо дэмжлэг тусламж үзүүлэх чиглэлээр бол бас нэлээдгүй олон ажлыг зохион байгуулах юм бол үр дүнгууд нь гарнаа гэж ингэж харж байгаа. Тийм учраас энэ онцлогийг бодоод энэ сургуулийнхаа 100 жилийн бас ойг ухтаад энэ одоо онцлогтой спортороо бас хүүхдүүдэд уралдаан тэмцээн зохион байгуулахыг санаачлаад сургуулийнхантай хамтраа зохион байгуулж байгаамаа. Сургууль байгуулагдсныхаа түүхтэй 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Жамбын даш дундгийн нэрэмжэд аймгийн аварга шалгаруулах уран жиргээ шүлгийн уралдаан, дурсамж хичээл, багш ажилчдын дурсамж уулзалт, Ахмад багш ардын боловсролын тэргүүний ажилтан ганц огт буян зэя нарын нэрэмжэд багангийн математик, Монгол хэлний олимпиад, зохиолч, яруу найрагч, наран цогтын хос номын нээлт, гар бөмбөгийн тэмцээн, сурагчдын дундах шүлгийн уралдаан зэргийг зохион байгууллаа. Ер нь миний энэ спортын замналгаараа манай Батцааж багшаас гаралтай. Модон барилдаанаас өшөө би жудо, самбо, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэдэг энэ спортуудаар хичээлж байгаа. Ер нь сургуулаараа маш их бахархдаг. Би одоо энэ их амжилтыг сургуулаасаа тэгээд сумаасаа ингээд сумынхаа нэр хүндийг гаргаад ингээд явж байгаа маш их ер нь баярлж байгаа. Хэдэн настай одоо? 6. За, сая ямар үсэг болсон? Тэ. За, дэ үсгээс уншчих уу? Далаа замны талбай шиг, дангийн давуу майхан шиг, данхар толгой тэ үсэг гэдэг юм. Амар засагддаг усан замал. Миний волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд эмэгтэй баг алтан медаль, мөн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд сурагч Энхватер, Уранго, Нандан зэя, цогт бэлэгт, энх төгөлдөр, мөнх жаргал, алтан чимэг 9 эрдэнээр амжилттай оролцож медаль авсан байна. Гэгийн алсын одод улсын уралдаанд Дорж сүрэнгийн Бацүх шилдэг 25 оролцогчийн нэг болсон бол
Компас хамтлагийн дуучин Бэлгүн хамтлагаараа Солонгос улсад болсон олон улсын наадмын гран-при шагналыг эх орондоо авчирж байсан билээ. Бүх ард түмний урлагийн их наадмын гоцлол бүжгийн төрөлд саран чимэг хүрэл медаль, Батбэлэг пионер сурагчдын яргуй наадмаас алтан медаль авч сургууль хамт олноо баярлуулсан билээ. Манай сургуульд ажиллаж байсан үе үеийн багш нар болоод төгсөгчд сумын ард иргэдтэй 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. За ингээд үе үеийн бүх төгсөгчд ажиллаж исэн ахмад багш ажилчид одоо ажиллаж байгаа халуун дулаан сэтгэлтэй сайхан хамт олондоо түүх 100 жилийн ойн баярын мэндийг өөдөн дэвшүүлье. Өөрийнхөө сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн туршил илэрхийлэх зүйтэй байх. Энэ бүхий л зохион байгуулж байгаа үйл ажиллагааны ард манай багш нар, захиргаа үйлчлэгээний ажилчид маань арыг маань батаа зогсож, тусаж, дэмжиж ингэж хамтарч аливаа ажлын ард гардаг. Тэгэхээр бас хамт олондоо бүгдэнд нь эрүүл нэг сайн сайхныг хүсье. Сургуулийнхаа түүх 100 жилийн ой мэндийг хамт олондоо өргөн дэвшүүлье. 100 дамжсан түүхийн худаснаа зураг дурсгал нь мөнгөчин үлдсэн. Бүрг хангайн дунд сургууль минь бүтээл ундрах эрдмийн өргөө минь. Нэгэн зуны алтан шестерт нэрээ мөнхөлсөн алдар гавьятнууд энэ л сургуулиас жигүүрэн дэлгэж энгүй өргөлд матсан байнам. Эрж буй шин зуны эрмүн түүхийг бичлэх хувьтай хүүхэд багчууд багш ажилчдаа хүндэтгэл ерөөлийн дээдийг өргөе. За өнөөдөр бол Монгол улсын Арамгаабаатар Лодонгийн нандрын нэрэмжит түүхэд сургуулийн маань ойн арга хэмжээ тохиож байна. Тэгээд үе үеийн одоо багш ажилчид, за үе үеийн одоо төгсөгчд та бүгдийн маань одоо 2 өдрийн энэ сайхан турш залуу насныхаа одоо насандаа очих. За мөн одоо бас залуу насаа дурсах. За цаашид одоо энэ сургуулийнхаа хөгжил цэцгэлтийн төлөө бас санаа санаачлалыг гаргасан. За дээр нь бол энэ баяр наадамдаа бүгдээрээ сайхан сэтгэл хангалуун, бүгдээрээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн юм сайхан одоо баярлаарай гэдгийг та бүхэндээ хэлэх нь зөвтэй байхаа гэж бодож байна. Тэгээд та бүгдэнд нь баярын мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Хүүхдийн гэгэн инээд багшийн ухаанд сургамжаар ирээдүгэн гэрэлтүүлж эрдмийн далайд 100 бэрийг туулаад ирсэн алтан даруулан судар болгон үлдээгээд дараагийн 100 бэрийг туулгаар хүлгэн жолоогоо заллаа. Дурсамж дүүрэн он цагийн бэд дараагийн 100-ыг эхлүүлж байна. Төслийн жигүүр ургуулж өгсөн хүрх ирээдүй өгтүүлж заасан 10 жилийн сургуулиар урсаж хачит багш нараа санан явна. Чихрэн таллан хувааж хичүүхэн хичээлэн хамтранда хавтаж сурагчийн хоцоор жилдэн гойсон сургуулийн жилүүдэд дэндүүдээс дэвтэр түлдэж өгсөн зураг дурсгал чи
дураж байна зургийн бишээ үрдийн сэтгэлээр зунаас сонсон чадамж явна ажлын замыг даавар арам зүрхлэн замын одоо одоо тарам сосанч очрын золхирог байна сосанч очрын золхин ёрог байна очрын золхин ёрог байна